Америкт нэгэн гэр бүлийн хос өөрсдийн гэртээ хэрцгийгээр алагдаж, мөрдлөгийн улмөр нь тэдний 17 настай охин руу чиглэж байв. Хэргийг сөхөх үед охин байцаалтын үеэр чангаар уйлж, уг хэргийг хариуцсан цагдаагийнхан бодит үнэнтэй нүүр тулахад хүрчээ. Түүнийг ял шийдгүүлсний дараа интернетэд түүнийг өмгөөлөх, шударга ёсыг нэгсэн дэмжигчдийн бүлэг хүртэл байгуулагдсан байна. 2015 оны 3 дугаар сарын 8-нд Висконсин мужийн Райлент хотын цагдаагийн хэлтэст нэгэн дуудлага иржээ. Утасны цаана бяцхан охин байсан бөгөөд тэр зөөлөн хоолгоор гэрт нь аимшигт явдал болсныг эцэг эх нь амиа алдсан тухай хэлв. Дуудлага хүлээн авмагц цагдаа нар охины өгсөн хаяглуу яран утсан байна. Хоёр давхар байшин дэрхэд хаалга төгжөд байсан тул цагдаа нар хүчээр эвдэн орсон. Дотор нь ормогц тэдний нүдэнд аимшигтай дүр зураг харагдлаа. Дунд насны эмэгтэй цусандаа хутгалдан шатны доор коридор тавьж байсан ба биен дээр нь олон удаагийн хутгалсан шарх байв. Түүний дэргэд цусанд хутгалсан хутганд орооцолсон үс мөн 2 дугаар давхрын унтлагын өрөөнөөс шат хүртэл цусны мөр үлдсэн байлаа. Мөн бас нэгэн дунд насны эрэгтэй цусан дунд хэвтэж бие болон толгойдоо будуулсан байв. Ийм харгислыг хараад цагдаа нар гэмт хэргийг мэдээлсэн бяцхан охиныг санаад түүний аюулгүй байдалд ихэд санаа зовжээ. Эцэст нь тэд байшингийн нэг өрөөнөөс охиныг олсон, түүнтэй хамт 2 өөр бяцхан охин байв. Айдас давтан тэд бие биедээ наалдаж чичирч байж. Цагдаа нар энэ дүр зургийг хараад ихэд өрөвдсөн. Тэднийг тайвшруулсны дараа 3 охины сэтгэл санаа айжмаар тогтворж эхэлсэн. Охид өөрсдийгөө игч дүүс гэдгээ том дөнгөж 8 настай яг тэр охин л цагдаа дуудлага өгсөн гэдгийг хэлсэн байдаг. Нас барсан хүмүүс нь тэдний эцэг эх тэднийг том игч ээжлийн хөнөөсөн гэж мэдүүлэх нь тэр. Ээжлий тэдэнд хоол өгсөний дараа энэ өрөөнд төгжиж орхиод явсан гин. Цагдаа нар ээжлий хэмээх охин эцэг эхээ хүртэл хайрлахгүй тийм хэрцгий байж чадна гэдэгт итгэж ядан гайхав. Тэгвэл энэ бүхэн чухам яагаад болсон бол үүнийг ойлгохын тулд эхнээс нь ярьцгаая. Эшли Мартинсон 1998 оны 3 дугаар сарын 6-нд Америкийн нэгдсэн улсын Канзас мужид төрсөн. Түүнийг баг багт нь эцэг эхэн салж ээж Жефритэйгээ хамт амьдрах болсон. Хүүхэд байхдаа Эшли үргэж инээмсэглсэн бусдыг боддог охин байсан ч 9 наснаас хойш түүний нүүрнээс инээмсэглэл алга болж аажмаар дүнсгэр дотгошоо хүн болсон байна. Инээх дуртай энэ охинд чухам юу тохиолдсон юм бол? Учир нь Эшлиг 9 настай байхад ээж Дженнифер нь шинэ найз залуутай болжээ. Тэр эрэхтэй Эшлиг байнга зодож 2 жилийн турш бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж. Хамгийн аимшигтай нь ээж Дженнифер охиноо хамгаалахын оронд энэ хүчирхийллийг зогсоогоогүй төдийгүй бүр санаатаагаар охиноо тэр хүнд өгдөг байсан. Дараа нь ээж нь тэр эрэхтэйгээ салсан ч Эшли зовлонгоос ангижирлаа гэж бодох завдалгүй ээж нь түүнийг дахин нэг аимшигтай хар дарсан зүуд рүү хөтөлсөн байна. 2013 онд Эшли 15 настай байхад ээж Дженнифер нь интернетээр нэгэн салсан эрэхтэйтэй танилцжээ. Түүний нэрийг Томас Элс гэдэг. Висконсин мужийн Райлент хотод амьдардаг. Өмнөх гэрлэлтээсээ 2 охинтой хүн байв. Хоёр тал хэд хэдэн удаа уулзсны дараа Дженнифер түүнтэй хамт амьдрахаар шийдсэн байна. Ингээд 2014 онд Дженнифер 16 настай Эшлитэй хамт Томасын гэрт нүүж очив. Тэд удалгүй гэрлэж дараа нэг охинтой болсон байна. Томас нефтийн салбарт ажилладаг, харин Дженнифер гэрийн эзэгтэй байж. Тэр их цагаа гэртээ өнгөрүүлж 4 охиноо асардаг байлаа. Харин том эгчийн хувьд Эшли ээждээ дүүнээрээ харахтан тусалдаг, эгч дүүсийн харилцаа гаднаас нь харахад маш сайн мэд харагддаг байсан. Гэвч энэ бүхэн сайхан харагдавч бодит байдал туйлын харгас байлаа. Хойд эцэг Томас өмнө нь гэмт хэргийн түүхтэй хүн байсан аж. Тэрээр урд нь бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэрэгээр шоронд ял идэлж байсан. Шоронд байх хугацаанд өмнөх эхнэрээсээ салсан байна. Ойр орчмын хүмүүсийн яриагаар Томас зөвхөн догшин ширүүн зан ааштай төдийгүй бусдыг хэд хяндаг хүн байж. Дженнифер охиноо дагуулan Томасын гэрт нүүж ирснээс хойш ээж охин хоёр хамаатан садан найз нөхөдтэйгөө бүрэн холбоогоо тасалсан. Томас шинэ эхнэр Дженнифер болон хүүхдүүдээ байнга зоддог байсан, бүр хамгийн бага охинооч өршөөдөггүй байж. Гэвч нэг хачирхалтай зүйл нь Томас ээжлийг тэр бүр зоддоггүй, мөн бэлгийн хүчирхийлэл үйлддэггүй байсан. Харин ээж дүүнэрийг нь зодох болгондоо ээжлийд заавал харуулж тэдний тарчилж гуйж байгааг нь үзүүлдэг байж. Ээж дүүнэраа зовж ханж байхыг харах тусам Томасын харгислал улам ширүүсдэг, энэ бүхнийг зогсоож чадахгүй байх арчаагүй мэдрэмж ээжлийг дотроос нь мохож байв. Цагдаа нарын удаа дараагийн байцаалтын дараа Эшли эцэст нь хойд эцэг Томас болон ээж Дженниферээ өөрөө хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрээр Томасыг маш хэрцгий хүн байсан, гэртээ байнга ээж болон дүүнэрийг нь зоддог байсан гэж мэдүүлв. Тухайн өдөр эцэг эх нь Эшлийн найз залуутай болсон талаар мэдэж түүнийг хатуу эсэргүүцсэн тул Эшли гэрээсээ зүгтахаар төлөвлөсөн ч хоригдож явж чадаагүй. Эхэндээ Эшли амиа хорлохоор шийдэж гэрийн шүүгэнээс буу авч өрөөндөө оруулсан байдаг. Гэтэл Томас гадагшаа гарсны дараахан иргэн ирж өрөөнийх нь гаднаас нь хаалгыг өшгөлж харааж эхэлсэн байна. Эшли айдас давтаж хаалга онгоох тэр мөчөд бодож амжилгүй Томас руу буудсан, дараа нь доошгүй юм буужээ. 2015 оны 3 дугаар сарын 7-нд Эшлигийн 17 нас хүрсний дараах өдөр Томас болон ээж Дженнифер нар Эшли түүний найз залуу Райан хоёрын харилцааг олж мэдээд хатуу хориглосон байна. Үүнд гомдож хорсон Эшли урьдчилан бэлдсэн ачаагаа авч гэрээсээ зүгтах гэж оролдсон ч замд нь хойд эцэг Томас барьж авчээ. Гэртээ буцаж ирсний дараа Томас Эшлиг дээд давхрын өрөөндөө орж бодож тунгаахыг тушаагаад өөрөө ажилтаа гээд гарсан нь үнэндээ охиныг хорих арга байсан. Гэвч Эшли энэ хооронд шүүгэнээс буу авч өрөөнд орсон байна. Хойд эцэг Томас гэртээ эргэж ирээд өрөөнийх нь гаднаас хаалгыг балбаж харааж зүхэх үед Эшли маш их айж гинэт нэг бодол толгойд нь орж ирсэн. Ингээд хаалга онгох тэр мөчөд бууджээ. Ингэснээр бидний эхэн дэрсэн аимшигт хэрэг болсон юм. Цагдаа нар дараахан Эшлиг эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлж түүнийг онлайнаар эрен сурвалжилж эхлэв. Олдсон уул мөрөөр бол Эшли эцэг эхээ хөнөөснөхийн дараа найз залуу Райантай хамт найз Джонсны гэрт очсон байна. Цагдаа нар Джонсонтой холбоо барихад тэрээр Эшли аавынх нь ачааны машиныг зээлж яваад Теннесси муж руу явсан гэж мэдвэсэн. Мөн тэр үед Эшли гинцсэн мэт харагдаж байсан ч илүү ихийг асуугаагүй гэж хэлсэн байна. Цагдаа нар тэр даруй Теннесси муж руу явх замд Эшли болон Райан нарыг баривчилсан боловч тэд тухайн үедээ маш тайван харагдаж байв. Гэмт тэрэг үйлдсэний дараа айд сандарч зүгтах шинж огт ажиглагдаагүй, харин ч зүгтах бодолгүй мэт байж. Байцаалтын үеэр Эшлигийн найз залуу Райан цагдаагаас Эшли хойд эцэг ээжээ хөнөөсөн тухай сонсоод ихэд цочирдсан байна. Тэрээр энэ талаар огт мэдээгүй, өөрөө ч хамаагүй гэж мэдүүлв. Харин Эшли анхандаа Томасыг өөрөө алаагүй гэж үгүйсгэсэн байна. Түүний яриагаар бол ээж Дженнифер нь Томасын байнгын гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан тул тухайн өдөр хоёр буудлагыг ээж нь өөрөө хийсэн, харин би биш гэж. Эшли хэлэхдээ тэр өдөр дээд давхраас 2 удаа буунд сонсоод дээшээ гарч харахад тэнд ээж нь буу барьчихсан, харин хойд эцэг нь цусандаа хутгалдан унсан байдалтай байж. Тиймээс тэр ээжийнхээ гараас бууг нь авсан гин. Үүний дараа тэд өмнө нь маргалцсан тайдал маргалдаж эхлэхэд гинэд ээж нь тавиур дээрээ сутга авч түүнийг хөөж эхэлсэн гэв. Өөрийгөө хамгаалахын тулд Эшли хутгыг булан авч ээжигээ хөнөөсөн гэж мэдүүлсэн байна. Гэвч цагдаа нар энэ мэдүүлэгт итгээгүй. Учир нь Эшлигийн дүүнэр ээжигээ доод давхарт харсан гэж мэдүүлсэн, бас дээд давхарт байгаагүй гэдэг нь тодорхой болсон юм. Олон удаагийн хатуу байцаалтын дараа Эшли эцэст нь өөрөө хойд эцэг Томас болон ээж Дженниферээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэрээр Томасыг туйлын харгас хүн байсан, гэртээ байнга ээж болон дүүнэрийг нь зоддог байсан гэж хэлсэн байна. Тэр өдөр эцэг эх нь Эшлигийн харилцааг олж мэдээд түүний гэрээсээ зүгтаахаар завтахад нь хорьсон. Эхэндээ Эшли амиа хорлох бодолтой байсан тул гэрийн шүүгэнээс буавч өрөөндөө авч орсон. Гэтэл Томас гадагш гарсныхан дараахан буцаж ирж өрөөнийх нь гаднаас харааж хаалгыг өшгөлөн балбаж эхэлсэн байна. Эшли ч маш их айж хаалга онгох тэр мөчөд бодож амжилгүй Томас руу буудсан, дараа нь доошоо гүйжээ. Доод давхарт бууж ирэхэд нь ээж Дженнифер нь тавиур дээр сутга авч түүнийг хутгалж эхэлсэн байна. Эшли бултаж амжаагүй бөгөөд хөлөндөө хэдэдэн удаа зүсүүлж цус ихээр гарчээ. Ээж охин хоёр ноцолдож Эшли ээжийнхэн гараас хутгийг булан авч түүнийг хутгалсан байна. Эшлигийн хэлснээр тэр мөчөд тархин яг л кино шиг ажиллаж өнгөрсөн бүх зовлон дурсамжууд нь ээж дараалан орж ирсэн гин. Тэр өөрийгөө барьж чадалгүй ээжигээ дахин хутгасаар байлаа. Ухаан орж бодлон сэрхэхэд эргэн тойронд нь хаасаагүй цус байсан гэж. Дараа нь тэр доош гангасаар бууж ирж буй Томасыг харсан бөгөөд хоёр дахь удаага Томасын толгой руу буудсан байна. Байцаалтын туршид Эшли уйлж байсан учраас нэгэн цагта түүнийг тайвшруулахын тулд очиж тэрвэрчээ. Гэвч тэрвэрлтийн дараа Эшлигийн сэтгэл хөдлөлч бүрч задран тэр маш ихээр шаналлтайгаар уйлж эхэлсэн байна. Цагдаа нарын ойлгож чадаагүй зүйл нь ямар орчинд амьдсан хүүхэд ийм аимшигтай аллах үйлдэхэд хүрв. Томасыг хөнөх бодол үнэхээр агшин зуур төрсөн зүйл байсан. Дженниферийн задлан шинжилгээний дүгнэлтээр түүний биед 35 удаагийн хутгалсан шарх байсан нь тогтогдов. Тэгвэл Эшли ягаад ээжигээ ийм олон удаа хутгалсан юм бол?
Цагдаагийн мөрдөн шалгалтаар хэрэг гарахаас өмнөх өдөр Эшли болон түүний найз залуугийн хоорондох чат бичлэгийг шалгахад Томасыг хөнөөх санаа нь тухайн мөчид гинэт төрсөн биш, харин өмнө нь аль хэдийн бодож төлөвлөсөн санаа байсан нь тодорхой болсон юм. Эшлигийн ярьсан бүхнийг нэгтгэн үзэхэд мөрдөн байцаагчид эцэст нь энэ охин ямар аимшигтай амьдралыг туулсныг ойлгосон юм. Тэрээр 9 наснаас эхлэн амьдралынхаа туршид гэмтэл хүчирхийлэлд өртсөн байв. Ээж нь хүчирхийлэгчээс салсны дараа бүх зүйл шинээр эхэлнэ гэж бодсон ч түүний хар дарсан зүуд огтхонч дуусаагүй. Хэдийгээр хойд эцэг Томас Эшлиг бэлгийн хүчирхийлэлд өртүүлээгүй, мөн байнга зоддоггүй байсан ч ээж болон дүү нарыг нь хэрцгийгээр зодохыг заавал харуулдаг байсан. Энэ нь түүний сэтгэлд асар их хүн цохилт болсон байдаг. Ээж Женниферийн сонгосон бараг бүх эрэгтэй эцтэй охин Эшлид ямар нэг байдлаар хүчирхийлэл үлддэг болж, харин ээж нь өөрөө тэдний үдлийн чимээгүй хамсаатан болж хувирсан мэт байжээ. Дараа нь хүмүүс Эшлийн интернетэд хувийн хаяг нээж тэндээ ихэвчлэн аллах үхэлтэй холбоотой өгүүлэлтүүд бичдэг байсныг олж тогтоосон. Мөн тэрээр зурх дуртай байсан, зургуудынх нь агуулга нь ихэвчлэн хар бараан сэтгэлтэй, жишээлбэл сарсан багваахай, цус сорогч зэрэг дүрслэлтэй байж. Магадгүй охины дотор ээжтэй хандсан гомдол, хорсол, бухимдал асар ихээр хоримтлагдж, тэр бүх харанхуй сэтгэлийн талыг интернетээр дамжуулан гаргахыг оролдсон байж болох юм. Висконсин мужийн хуулиар 17 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгдэг. Харин Эшли гэмт хэрэгээ яг 17 нас хүрснийхээ дараах өдөр үлдсэн тул хуулийн дагуу бүрэн хариуцлага хүлээх ёстой болсон байна. Эцэст нь Эшлиг 2 хүний амнасыг хөнөөсөн гэх үндэслэлээр ялсан байна. Эшлигийн өмгөөлөгч тухайн үед түүнийг сэтгцийн эмэгтэй байсан тул гин буруугүйд тооцох ёстой гэж мэдүүлсэн ч цагдаагийн байгууллага үүнийг ийм хэрцгий аллахыг зөвтгөх шалтгаан биш гэж үзжээ. Ингээд 2016 оны 3 дугаар сард Эшли 2 дугаар зэргийн аллах үлдсэн хэрэгээр 23 жилийн хорих ял сонссон байна. Одоогийн байдлаар Эшли Висконсин мужийн шоронд ялаа эдэлж байгаа. Тэрээр нэгэнтээ шоронд байхдаа өөрийгөө хамгийн аюулгүй, тайван мэдэрдэг гэж хэлж байсан. Тэр шоронд байх хугацаанд дунд сургуулаа төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан байдаг. Гэсэн хэдий ч олон хүн энэ охиныг үнэхээр өрөвдөж байв. Урд өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Харин ойролцоогоор 10 жилийн турш хүчирхийлэл, гэр бүлийн дарамтанд амьдарсан ердөө 17 настай охин. Өөрийгөө болон дүүнэрээ хамгаалахын тулд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд оролцогч болсон хойд эцэг мөн ээжигээ хөнөөсөн. Ийм нөхцөл түүнийг 23 жилийн хорих ял оноосон нь хэтэрхий хүнд байна гэж олон хүн үзэж байсан юм. Иймээс интернетэд зарим хүмүүс Эшлиг дэмжих бүлэг гэх чиг байгуулж түүний одоогийн нөхцөл байдлыг тогтмол хянаж олон нийтэд хандан ялыг нь хөнгөрүүлэхийн төлөө идэвхтэй уриалж эхэлжээ. Энэ хэрэг үнэхээр сэтгэл эмзэглэм, Эшли гэмт хэрэг үлдэж хүний амнаас хохироосон нь бодит үнэн. Хуулийг зөрчсөн бол заавал үн төлөөс дагуулдаг нь ч бас өөрчлөгдөшгүй баримт юм. Гэхдээ Эшлигийн хэрэг бидэнд дараах чухал асуултуудыг үлдээж байна. Ийм эмгэнэлт явдал дахин давтагдахаас хэрхэн сэргийлэх вэ? Насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээс яаж хамгаалах вэ? Гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн бодитоор бууруулах вэ? Хүчирхийлэл сэтгэл зүйн гэмтэл тулсан хүмүүст ямар бодит тусламж үзүүлэх ёстой вэ? Энд би ялангуяа эмэгтэйчүүд огтд хандж хэлэхэд өөртөө илүү анхааралтай байж аюулыг эрт таних, мөн өөрийгөө хамгаалж сурах, бас тусламж гуйхаас хизээж буй ай гэж уриалмаар.